дэлхийн шилдэг их сургуулиудыг хэрхэн ирмэлдэг вэ? Ихэнх хүмүүс дэлхийн шилдэг сургуулиудын нэрийг мэддэгч дэлгэр сургуулийн чансаа яг ямар шалгуураар хэрхэн тогтоодгийг тэр бүр мэддэггүй. Энэ бол маш нарийн олон үзүүлэлтээс бүрдсэн үйл явц юм. Энэ удаад бид дэлхийн их сургуулиудын чансааг хэрхэн тогтоодог талаар дэлгэнгүй тайлбарлах болно. Энэхүү бичлэгээр бид их сургуулаа сонгохдоо сургуулийн нэр хүндээс гадна тухайн үнэлгээний ард чухам юу байгааг ойлгох боломжтой юм. Чансаа тогтоодог гол байгууллагууд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 3 том байгууллага их сургуулиудын чансааг тогтмол гаргадаг. Тэдгээр нь QS World University Rankings, Times Higher Education, Academic Rankings of World Universities. Эдгээр байгууллагууд нь дараах шалгуур үзүүлэлтүүдийг авч үздэг. Гэхдээ аль шалгуур үзүүлэлтийг илүү чухал гэж үзэх нь ялгаатай байдаг учраас нэг сургууль өөр жагсаалт дээр харилцан адилгүй байр эзлэх тохиолдол байдаг. Ингээд чансааг тогтоох үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг авч үзье. Эхнийх нь эрдэм шилгээний нэр хүнд ба судалгааны үр дүн. Энэ бол ихэнх байгууллагуудын хувьд хамгийн өндөр жинтэй шалгуур юм. Үүнд эрдэмтдийн үнэлэмж, судалгааны ажил, ишлэлт, Нобелийн шагналтан зэрэг үзүүлэлтүүд хамаарна. Эрдэмтдийн үнэлэмж гэдэгт дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачтай судалгаа авч тухайн их сургуулийг хэр сайн гэж үнэлж байгааг тодорхойлно. Энэ нь тухайн сургуулийн нэр хүндийг тодорхойлдог. Судалгааны ажил гэдэгт сургуулийн багш, судлаачдын хэвлүүлсэн эрдэм шилгээний бүтээлүүдийн тоо, чанар. Ишлэлт гэдэгт тухайн сургуулийн бүтээлүүд бусад эрдэмтдийн бүтээл хэр олон удаа их сурвалжаар дурддагдсан бэ гэдгийг тооцдог. Энэ нь тухайн сургуулийн судалгаа, шинжлэх ухааны ертөнцид хэр их нөлөөлж байгааг харуулна. Нобелийн шагналтан гэдэг сургуулийн багш төгсөгчдөөс Нобелийн шагнал эсвэл Филдсийн медаль зэрэг олон улсын нэр хүндтэй шагнал хүртсэн хүмүүсийн тоог харгалзан үздэг. Хоёрдугаарт сургалтын чанар. Сургалтын үр дүн болон орчныг үнэлдэг шалгуур. Үүнд багш оюутны харьцаа, төгсөгчдийн ажил эрхлэл, бакалаврын болон докторийн харьцаа зэрэг хамаарна. Багш оюутны харьцаа гэдэг нь нэг багшид хэдэн оюутан ногдож байгааг харуулдаг. Энэ харьцаа бага байх тусам багш оюутанд илүү их анхаарал хандуулах боломжтой гэж үздэг тул чанар өндөр гэж үнэлэгддэг. Төгсөгчдийн ажил эрхлэлт гэдэг нь тухайн сургуулийн төгсөгчдийг ажил олгогчид хэр зэрэг үнэлж ажилд авдаг вэ гэдгийг судалгаагаар тогтоодог. Энэ нь сургалтын үр дүн илтгэх чухал үзүүлэлт юм. Бакалаврын болон докторийн харьцаа гэдэг нь докторийн зэрэг хамгаалсан оюутны тоо өндөр байх нь тухайн сургууль судалгаа шинжилгээний ажлыг илүү дэмждэг гэж үздэг. 3 дугаарт олон улсын нэр хүнд ба харилцаа. Сургуулийн олон улсын нээлттэй байдал харилцааг хэмждэг. Үүнд олон улсын оюутан багшийн харьцаа болон олон улсын хамтын ажиллагаа зэрэг хамаарна. Олон улсын оюутан багшийн харьцаа гэдэг нь тухайн сургуульд хэчнээн орны оюутан багш суралцж ажиллаж байгааг харуулдаг. Энэ нь олон соёлд нээлттэй орчин бүрдүүлсэнийг илтгэнэ. Олон улсын хамтын ажиллагаа гэдэгт тухайн сургууль нь бусад орны ихтэй сургуулиудтай хэр идэвхтэй хамтарч судалгаа хийж байгааг харгалзан үздэг. Дүгнэлт. Жишээлбэл QS Rankings нь эрдэмтдийн нэр хүнд болон төгсөгчдийн ажил эрхлэлтэд илүү өндөр жин өгдөг бол Times Higher Education нь судалгааны нөлөөлөлд илүү анхаардаг. Харин Academic Rankings of World Universities нь судалгааны үр дүн тэр дундаа Нобелийн шагналтуудын тоонд хамгийн өндөр ач холбогдол өгдөг. Ийм учраас их сургуулийн чансааг харахдаа аль байгууллагаас гаргасныг мөн ямар шалгууруудыг голчлон авч үзснийг сайтар судлах нь чухал юм. Таны сонирхож буй мэргэжил судалгааны чиглэлтэй илүү холбоотой бол Times Higher Education эсвэл Academic Rankings of World Universities-ийн жагсаалтыг харах нь илүү тохиромжтой байж болно. Харин ажлын байр нь анхаарах зорилготой бол QS-ийн жагсаалт илүү үр дүнтэй мэдээлэл өгнө. Та эдгээр олон шалгууруудаас аль нь хамгийн чухал гэж үзэж байна вэ? Сэтгэлээ хуваалцаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.